Сайн байцгаана уу, Пупа байна. Энэ удаагийнхаа видеогоор би IELTS-ийн reading дээрээ хэрхэн 9 он авсан тухайга презентацээр тайлбарлаж өгөх болно. 9 оноо хэрхэн авдаг вэ гэхээр 40 асуултнаас 39-с 40-т зөв хариулснаар 9 оноо авдаг. Миний review schedule буюу бэлдсэн аргачлал маань байна л да. За ер нь бол practice test-үүдийг маш их хийсэн байгаа. Practice test-үүдийг өдөр болгон хийсэн байгаа. Гэхдээ заавал listening, reading, writing, speaking гэх бүгднийг нэг өдөр биш. Сөүлжлүүд хийсэн байгаа. Байнгын өгдөг зөвлөгөө маань болохоор аль нь дээр нь илүү сайн бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Эхлээд тэгжээж сул талууд дээр илүү цагийг зарцуулж яг алхан үнэлгээ авна гэсэн үг. Заримдаа одоо listening, reading нь хэтэрхий сайн, тэгээ writing, speaking нь орхигдох магадлалтай байдаг. Яагаад гэх юм бол writing, speaking маань яг өөрсдөө зохиох учраас reading strategy руугаа оръё. За reading skill-үүд бол 4 гол ийм skill хэрэгтэй. Skimming, scanning буюу хурдан унших, understanding main ideas, гол санаануудыг ойлгох, тэгээд детальчилж унших, understanding opinion and attitude, үзэл бодлуудыг ойлгох. За формат нь бол 3 пассаж байгаа. Нийт 2700 үгтэй, 40 асуулттай, 40 асуулт бүр 1 оноотой. Тэгээд 60 минут өгөгддөг байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол 20 минутыг текст болгон дээр зарцуулах ёстой гэдэг боловч англи хэлний төвшин чинь intermediate-аас дээш болвол 15 минутыг эхний текст дээр, дараачийн 2 дахь текстэн дээр 20 минутыг, сүүлийнх дээр 25 минутыг зарцуулвал илүү сайн оноо авах магадaltaй байдаг. Яагаад вэ гэх юм бол эхнийх хамгийн амархан, хоёр дахь нь арай хүнд болоод тэгээ гурав дахь нь бүр хүнд болоод явчихдаг учраас. За энэ текстүүдийг хаанаас авдаг вэ гэхээр янз бүрийн сэтгүүлүүдээс авна. Тэгээ номнуудаас авна. Тэгээд сонингуудаас авдаг байна. Тэгэхээр ер нь бол яг мэдээ уншаад ойлгож гин үү? Мэдээ уншаад гол поинтыг нь ойлгож гин үү? Гол санааг нь ойлгож гин үү гэдгийг шалгаж байгаа гэсэн үг. За no extra time for transferring your answers. За хариултаа answer sheet дээр буулгах тийм тусдаа цагийг өгдөггүй. Тийм учраас ихтгэлтэй байгаа бол ер нь бол хариултаа шууд answer sheet рүүгээ шууд бичээд яваад байсан дээр. Асуултуудын төрөл маань болохоор multiple choice, short answer, completion and matching, yes, no, not given, true, false, not given, labeling, classification, гэх мэт. За reading, general strategy. Эхлээд ямар ч байсан текстээ харна. Гашчгийг нь хараад ер нь бол энэ текст юуны тухай байна гэдгийг ингээ хальт ингээд харчнаа. За тэгэнгүүтээ дараа нь шууд асуултууд руугаа очиод асуултуудаа харна. Асуултуудаа харахтаа хэрвээ example буюу жишээ өгөгдсөн байх юм бол тэр жишээг нь маш сайн судлах хэрэгтэй. За тэгээд асуултуудаа харж байхдаа keyword-үүдийн доогуур нь зурна гэсэн үг. Тодорхойлох үгнүүд одоо томоор бичигдсэн нэрнүүд гэх мэт тийм нэр үгийн доогуур зураад байдаг. 2. If there is a task of matching paragraph heading, then go straight to completing question. This task will give you overview of the text automatically. Параграф болгоно нэр өгөх. Нэр өгөхдөө яг ингээ холбох байдлаар нэр өгдөг тийм асуултууд байдаг. Хэрвээ ийм асуулт байх юм бол хамгийн түрүүнд энийг хийх хэрэгтэй. За яагаад вэ гэх юм бол параграф болгоныг юуны тухай байна вэ гэдгийг мэдүүлдэг учраас энийг хамгийн түрүүнд хийх байна. 3 дугаарт нь болохоор to form a general picture of content and how it is organized, read first paragraph and the last paragraph. Subtopics, first sentence of each paragraph. Энэ текстийн ерөнхий зураглал нь юу байх нэ, ерөнхий санаа нь юу байхыг тодорхойлохын тулд эхний параграфыг уншина. Тэгээд дараа нь сүүлийн параграфыг уншина. За тэгээд параграф болгоны эхний өгүүлбэрийг мөн сүүлийн өгүүлбэрийг уншвал зүгээр байдаг. За тэгээд дөрөвдүгüүрт нь болохоор study the questions in order to identify the information needed. Locate the relevant sections of text and then read closely for detail. За тэнгуүтээ асуултууд руугаа очиод яг ямар мэдээлэл дутагдж байгааг хараад тэнгуүтээ яг текстэнд яг хаана тэрнийхэн тухай яригдж байна вэ гэдгийг keyword-оор олоод тэгээд детальчилж уншиж яг тэр sentence, тэр хэсгээ, тэр өгүүлбэрээ маш сайн ойлгох ёстой гэсэн үг. За эхний тайлбарлаж өгөх асуултын төрөл маань болохоор completion task. Consider the general meaning and think about the information that is missing before you look back at the text. Иймэрхүү асуулт гарч ирэх юм болвол ерөнхийд нь ингээд уншиж явах хэрэгтэй. Ерөнхий санааг нь ингээд ойлгоно. Тэнгүүтээ энд нөхөх ёстой байгаа мэдээлэл ямар information байна, ямар мэдээлэл байна вэ гэдгийг ингээ бодох хэрэгтэй. За одоо жишээ нь documentation of past weather conditions is limited. Our main source of knowledge of conditions in the past are
this and this гэхээр noun байх магадaltaй тийм энэ чинь яг текстэн дээр байгаа. Logically, grammatically, logicor ч гэсэн дүрмээр ч гэсэн яг таарж авах хэрэгтэй. Use words from the passage must be exactly same as passage. Тэгэхээр энэ чинь нөхөх үгнүүд бол яг ингээд текстэн дээр байгаа шүү. If you cannot find answer, go on and do the next one, then look back later. Тийм нэг зүйл дээрээ юу нь бол гацаж болохгүй 18-ыг мэдэхгүй байлаа гэж бодоход хитрхи их цагийг зарцуулах юм бол цаг чинь яваад байгаа учраас дараагийн зүйлсүүдээ ингээд уншиж авах хооронд 18 чинь буцаад олдох магадлал их байдаг учраас одоо жишээ нь 2 минут хайгаад болохгүй бол дараачих руугаа явах хэрэгтэй. Yes, no, not given, true, false, not given гэдэг асуулт гарч ирдэг ийм асуулт байгаа. За энэ асуултан дээр ер нь хүмүүс их бүдэрдэг. Яагаад вэ гэвэл not given гэдэг зүйл байгаа да. Not given өгдөөгүй гэдэг зүйл байгаа. Текстэн дээр байхгүй зүйлийг хайгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн хэцүү санагддаг. True, false, not given маань ер нь бол fact дээр тулгуурлана. Yes, no, not given маань болохоор opinion дээр тулгуурлаж болзошгүй. Even if a statement is not given, there will probably be some information in the passage. However, it will not be possible to find information about all parts of the statement. So the writer's opinion on this exact topic cannot be known. Ер нь бол not given task дээр тэр сэдвийн талаар ямар нэгэн мэдээлэл байх боловч тэр өгүүлбэрийн санаа яг таг нийцэхээр тийм зүйл байхгүй байх юм бол not given гэж нэрлэх ёстой. Reading-ийн дараагийн төрлийн асуулт маань болохоор matching task. За эхнийх дээр нь болохоор keywords and phrases гэдэг зүйлс дээр доогуур нь зурнаа. За question is unlikely to use the same words. Look for synonyms and parallel expressions. Текстэн дээр байгаа тэр өгүүлбэрүүдийг ашиглаагүй байгаа. Энэ A, B, C, D, E гэдэг сонголтууд маань текстийн хаанч гарч иж магадгүй. Сүүлийн тайлбарлаж өгөх зүйл маань болохоор dealing with unknown vocabulary. Мэдхгүй үгнүүдтэйгээ хэрхэн ажиллах вэ? Бүх үгнүүдийг мэдэх заавал шаардлагагүй байдаг. IELTS таны ойлголтыг асууж байгаа болохоос шинжлэх ухааны мэдлэг ч юм уу тийм зүйлсүүдийг асуухгүй. Diurnal гэдэг үг байлаа гэж бодоход ийм үгнүүдийг юу нь бол тайлбарлаад өгсөн байдаг. That is, they like to come out during the hours of sunlight гэх мэт. Мэдхгүй үг байх юм бол тайлбар байна уу гэж эхэлж хайгаад, за тайлбар байхгүй байх юм бол хажуудлын үгнүүдээс нь таамаглах боломжтой байдаг шүү. Яг ийм байдлаар ер нь би IELTS-та бэлдээд тэгээ маш их practice test хийсний үндсэн дээр 9 он авч чадсан байгаа. Стратегиудаа яг бариад явах юм бол та хамгийн өндөр оноог авах боломжтой. За ингээд дараагийн видеоор уулзлаа. Түр баяртай.